Утсан дээрх түүний нэрийг харангуйтай гараа уурнасаа болоод гар нь хүртэл жичирч эхэллээ. Тэр гүнзгий амьсгаа аваад дуудлагыг авна. Уцаа чихэндээ тавимагт нөгөө талд нэг эмэгтэй уурсан дуу сонсогдно. Тэд удаан хугацаанд ярилцаагүй байсан бөгөөд тэр эмэгтэй сүүжин гиднэд даалга болсон тул уурсан байжээ. Тэр эмэгтэй маа залуу байшин зараа дараа нь өөрт нь хайртай эмэгтэйг олно гэж үнэхээр бодож байна уу гэж асуув. Утсанд нь байгаа эмэгтэй түүний сүйд бүсгүй Шао Кэйн байлаа. Сүүжин түүнтэй ярих сонирхолгүй байсан Шао Кэйн өөрөө өөдөөс нь уурлан гоо сайхны будаг түрхэж суув. Түүний ард өөр нэгэн Ша Ю оронд нь тухлан хэвтэж байх юм. Ша Кэйн сүүжийг үргэлжлүүлэн доромжлов. Тэр байшинг түүнд бэлэглэж өөрийг нь хамгаалж байгааг харуулахыг шаарджээ. Сүүжин түүний бүх үгийг сонсоод өөр хэлэх юм байна уу гэж хариулав. Энэ хандлага нь Шао Кэйн бүр их уурлуулж сүүжинг нэг боломж өгч байна гэж хэлв. Хэрэг тэр байшинг түүнд шилжүүлэхий бол гэрлэхээс татгалзсан гэдгээ анхааруулна. Тэр Шандуу руу буцаж явж байгаа очихт нь сайхан ярилцахыг хүсэж байгаагаа хэлээд уцыг нь таслалаа. Сүүжин юу ч дуугарсангүй. Өмнөх амьдралдаа сүүжин 5 жилийн өмнө Шао Кэйнтэй хамт Апокалипсийн дунд өнгөрөөсөн. Тэр эмэгтэйг өлсөж өгчихвээ гэж айсандаа өөрөө хоол хүнс хайж авчирдаг байсан бөгөөд түүнийг хамгаалж аюулгүй газар нь нуугдуулжээ. Гэвч Шао Кэйн түүнийг олон удаа хуурч өөрөөр буюу Ша Юутай нууцаар ардуур нь явж байсан байж таардаг. Харин Ша Ю сүүжинд олон удаа зодож хоосон эрх бүртэн түүнийг буруутгаж хүнс нууж байна гэж гүтгдэг байсан. Доромжилдогч байжээ. Эцэст нь Ша Ю сүүжиний өөрийг нь хамгаалж байсан байшинд нь алсан. Тэр бүр Шао Кэйнтэй хамт сүүжингийн үгсэн зогссны өмнө жаргалтайгаар ир эмийн ажил хийсэн байдаг. Шао Кэйн сүүжингийн чадахгүй болохоор үгсэн гэж үл тоосон. Сүүжин эцсийн амьсгалаа өс сонзонгийн нүдэдийг хараад нас барчихсан юм байлээ л дээ. Одоо бол өөр хэрэг. Энэ удаа Шао Кэйн Ша Ю хоёр тэдний хийсэн бүхний төлөө тэр хоёрыг шийдэхээр шийдсэн байдаг. Ер нь бол өшөөгөө авна гэсэн. Тэд амархан өгөхгүй. Сүүжин өөрийн амлсан зовлон тэдэнд 100 дахин мэдрүүлэхийг хүсэж байлаа. Тэр гараа чичрүүлэн уурлан өөрийгөө тайвшрууллаа. Юуны түрүүн тэр гай гамшигыг давахын тулд хангалттай нөөц цуглуулах хэрэгтэй байв. Үлдсэн хэрэгтэй зүйлсийг зөвхөн мөр л авч чадна. Тиймээс хамгийн эхлээд мөнгө босгох арга олох шаардлагатай болчихдог. Сүүжин үл хөдлөх хөрөнгийн агент менежер Лоу руу залгаж байшингийн зах зээлийг үнээс хямдар зарыг гэж санал болгов. Түүний ганц нөхцөл нь бэлэн мөнгөөр тооцоогоо өгөх явдал байлаа. Гэрээ тохирсон даруйдаа тэр Dream Rail Easter руу очив. Харин тэнд очтол Шао Кэйн Ша Ю хоёр түүн дээр хүрээд ирчихсэн байлаа. Шао Ю гартаа бейсболын зөхөр барьсан байсан ч сүүжин ог сандарсангүй шууд дотгошоо алхав. Гэвч Ша Ю замыг нь хааж байшингаа зархаар зүрхэлж байна гэж уурлан асуув. Сүүжин маргаашийн нарыг харахгүй гэж сүрдүүлж байлаа. Гэвч сүүжин түүнийг гинэт хоолооноос нь барьж аваад өргөж газар зохин унгав. Шао Кэйн сүйд залуугаас нөхрөө хамгаалахаар ухас хийж түүний хүрмийг татан орилж эхэллээ. Тэр хүн бүрийг дуудан алуурчнаас авар гэж хашгирсан юм. Харин сүүжин эргэлзэлгүй түүний нүр рүү алгадахад Шао Кэйн газар шидэгдэж унав. Тэр итгэж ядан сүүжин өөрт нь хүрсэнд гайхширч айж ширтэв. Энэ хооронд сүүжин Шао Юг газар дээр нь хоолоогоор нь дарж байлаа. Ша Ю өршөөл гуйхаа сүүжин чи хурдан өгөхгүй гэж хэлээд тавьж явуулав. Ша Ю айж жичирч хахаж засаж ухарч байв. Шао Кэйн түүнийг харахад очсон ч сүүжин тэднийг орхиж офис руугаа алхлаа. Гэвч Шао Кэйн ухаараагүй. Сүүжиний гэмтээсэнд сөгдөж уушлалтгүй. Тэгвэл би уурлахгүй гэж тушаав. Хэрв тэгхгүй бол түүнтэй гэрлэхгүй гэж сүрдүүлв. Гэвч сүүжин эргэж харж ширүүн гарцаар тэдний нүдийг нь цоо ширтгэхэд хоёул айж орхиод зүхтэн гардаг. Сүүжин тайвнаар оффист орж очиход үл хөдлөх хөрөнгийн агентийн менежер Лоу түүний баяртайгаар ухтаж ус санал болголоо. Тэр хөгшин эр сүүжин байшингаа зах зээлийн үнээс хэмт зарж байгааг тэнэг гэж дотроо бодож байсан ч
өөрөө их ашиг олох боломжтой тулд баярлаж байдаг. Тэр даруй бүх мөнгийг нь өгөхөж зөвшөөрч гэрээг гарт нь өглөө. Ингэж сүүжийн бараг сая юаныг дансандаа хийчихлээ. Шанду хотод байгалийн сүрэл харьцангуй бага, нийгэм хэвийн мэт харагдаж байлаа. Тэр цаашдаа юу хийхээ бодож явах замаа түргэн зээл санал болгосон зар харлаа. Ингээд дараагийн алхмаа шийдэж байшингийн гэрчлэгээгээсээ зээл авахар шийднэ. Ингээд тэр Грэси Лоус гэдэг газар очиж том биетэй тамхи татан суугаа нэгэн нэртэй уулзав. Энэ хүн бол Ша Югийн ах Ван Дэй байлаа. Өмнөх амьдралдаа тэр гай гамшигын ихэнх үед мутад амьтдад эдүүлж өгсөн. Ван Дэй Сүүжингийн байшинг үнэтэй бишийг мэдээд хичнээн зээл авч чадахыг нь асуулаа. Сүүжин зөвхөн би яг хэдийг авах вэ гэж сонирхов. Ван Дэй хагас саяын санал болгож гэрчлэгээг нь барьцаанд нь үлдээхийг хүсв. Харин Сүүжин даруй 100,000 юан нэмж өгөхийг шаардаж ширээн дээр гэрчлэгээгээ тавьж 90 өдрөө ширтв. Тэр мөнгийг 7 хоногийн дотор бүтнээр нь буцааж өгнө гэж амлажээ. Ван Дэй сонирхож эхэллээ. Түүний бодлоор Сүүжин бол аз туршигч, тоглогч мэт харагдана. Ашиг олох болбол өөрийн эцэг эхээж худалдаж магадгүй гэж бодсон тэрээр Сүүжиний тэнэг амьдралаа ганц өдрийн дотор өөрчлөнө гэж итгэж байгаа инэдэмтэй гэж дотроо тооцож бодож шоолно. Ван Дэй инээмсэглээд тамхиа удаан сорж Сүүжиний саналд бодлогошортлоо. Тэр Сүүжин байшингийн гэрчлэгээ компани дээр барьцаалбал зөвшөөрнө гэж хэлдэг. Ингээд урт ярианы дараа Сүүжин офисоос гарч банкны дансандаа дахин хагас сая юантай болчихдог. Одоо түүнд дэлхийн сүрхээс өмнө хангалттай бэлтгэл хийх мөнгө бий болжээ. Энэ хооронд Шао Кен Ю Ша Ю хоёр Сүүжингээс зугтаж паркаар дамжин алхаж байлаа. Ша Ю гудамжинд хоолойгоо шахуулсан бараг үхэх шахсны улмаас бие нь муу байсан. Таксинаас буугаад Шао Кен Сүүжингийн талаар гомдлож эхлэв. Тэр зөвхөн байшингаа өөртөө авахыг хүссэн гэж хэлээд үүнд буруу зүйл байхгүй гэж боджээ. Гэтэл Сүүжин түүнд гар хүрсэнд нь ууралж, алгацсанд нь өвдөлт нь одоо хүртэл мэдрэгдэж ихэд л дуур нь хурж байлаа. Тиймээс тэр ямар ч байсан Сүүжин шийдтгүүлнэ гэж тангарглав. Ша Ю мөн адил хоолойн өвдөж байсан тулд өшөө авахыг маш их хүсэж байлаа. Тэр ах Ван Дэйгээс тусламж хүсгээр төлөвлөж байсан юм. Яг энэ үед нь Сүүжин гудамжаар тайван алхаж явахыг харлаа. Тэр нэг газар руу явж байгаа бололтой. Ша Ю хоёр гайхаж яагаад тэгтлээ бардам явааг мэдхийг тулд түүнийг даахаа шийд. Сүүжиний хувьд бол дараагийн томоохон нөөцөө авах гэж байсан юм. Түүний дуурсамжинд олон худалдааны барилга далайн ус орж хэд хүүтрэлтээс нурсан байдаг. Харин Грин Сити зочид бол бүх гамшиг тисэж үлдсэн. Тиймээс Сүүжин тийшээ явж хэрхэн ашиглаж болохыг бодлоо. Түүний санахад тэнд ерөнхийлөгч Люкс өрөө бассейн хүртэл байдаг. Энэ хэд халуун хүйдэн дэсвэртэй байх том давуу талтай байсан юм. Тиймээс түүний төр бааз болоход яг тохирсон газар гэж шийджээ. Мөн зочид буудлын агуулга хоол хүнсээр дүүрэн тул дутагдах юм байхгүй. Сүүжин Грин Сити рүү ормогс түүний нэг эмэгтэй анзаарч өөрийгөө Ли Шинрүү гэж танилцуулна. Буудлын рестораны менежер байв. Ли Шинрүү түүнээс танд яаж туслах вэ гэж асуухад Сүүжин би 1000 ширээний хоол захиалмаар байна гэж хэлв. Чадах уу гэж асуулаа. Ийм олон ширээ сонсоод Ли Шинрүү алмаарч хэсэгтээ юу хэлэхээ мэдэхгүй болов гэж дараа нь баяртайгаар зөвшөөрч ширээ бүрийн үн 5,000-аас 100,000 хүртэл гэж хэлв. Сүүжин 10,000-ын үнэтэй ширээ сонголоо. Энэ нийтдээ 10 сая болно. Тэр 50,000-ыг урьдчилгаа болгон төлөхөд бэлэн гэж хэлээд хоолыг нь өөрхөн заасан хаяг руу хөрвүүлэхийг хүсв. Ли Шинрүү гайхан ийм залуу хүн ийм том захиалга өгнө гэж бодоод Сүүжин баян айлын хүүхэд байж магадгүй ш таамагланаа дотроо. Тэр мдээгүй энэ бүх мөнгө бол зээл болон байшингаа хурдан зархаар олсон хөрөнгө байлаа. Ли Шинрүү түүний нөхцөлийг зөвшөөрч 50,000-ыг төлөвлөхөд офис руугаа өрөв. Зөвхөн пакеттай хоол хийх хоолны материалыг зардлан гэхэд л 50,000 болж байлаа. Ли Шинрүү чинэлэг хүмүүстэй харилцах ёстой учраас ярилцахад маш болгоомжтой уян хатан байдаг. Офис руугаа алхах замдаа тэр Сүүжиний чи удахгүй гэрлэг гэж байгаа юм уу? Тийм учраас ийм их найр захиалж байгаа юм уу гэж асуу. Сүүжин түүхэнд нь тохируулж үнэхээр гэрлэх гэж байгаа мэтэр ярив. Мөн тэр ерөнхийлөгчийн Люс өрөөг
захиалахыг хүсв. Яриа дуусны дараа Сүүжин зочид буудлаас баяртай гарлаа. Тэр ердөө 50,000-ыг өршөлт төлөөд 10 саяын хоол захиалж чадсан байв. Дэлхийн сүрхийн сүүлийн мөчид дээр халуун аимшигтай уур амьсгал ирэх үед ганц мөсний блокл тэрбумын үн хүрэх болно гэж тэр мэдэж байсан. Харин Ли Шинрүүч бас баяртай байв. Тэр Сүүжийн хурмаа хийх гэж байгаа шинэхэн эхнэр нь үнэхээр азтай эмэгтэй байх гэж боджээ. Гэтэл яг энэ үед Шаокэн зочид буудлын руу орж ирээд менежерээ Сүүжиний талаар асуулаа. Менежер эхлээд чи яг хий юм бэ гэж лавлсан бөгөөд Шаокэн өөрийнхөө Сүүжиний найз охин гэдгээ танилцуулнаа. Тэгэхэд менежер түүнийг шалгаж үзээ Сүүжинийг 1000 ширээний хоол захиалсан тухай хэлв. Мөн чи ийм гайхалтай найзлуудтай юм байна гэж чи ч азтай юм а гэж хэллээ. За ингээ part 2 энэ хүрээ дуусч байна. Тэгээд мэдээж хэрэг part 3 удахгүй орно. Хүсэж байгвал хүсэж байна гэвчээд залхуунууд нэхээ үсэг бичиж явахаа мэдж байгаа л үү дээ.